Ciao! Мянган 911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд 8 дугаар богд Жавсандан будагтыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилж олон өргөцсөний тэргүүн оныг эхлүүлэн 1912 онд Монгол улсын баруун хязгаарыг манч хятадаас чөлөөснөөр Монгол улс өөрийн тусаар тогтнолоо олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрүүлэхээр чармааж эхэлсэн байдаг. Тэгвэл бид өнөөдөр тэрхүү үйл хэргийн эхлэл болсон Орос Монголын гэрээ болон Монгол төвдийн гэрээний тухай үйлхэн зэрэгцээ Монгол улсын Орос улсад хийж байсан анхны дипломат ажилтны талаар үргэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсудар хэвлэлийн газраас эхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны ихэнх номноос бэлтгэн хүргэж байна. Бахархах түүх бүтээх ирээдүйн хэлсэн бид монголчууд. United Group нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ. Орос-Монголын харилцан тохирсон ёсоор Оросын бүрэн эрх барих төлөөлөгч Иван Кростовец 1912 оны 9 дугаар сард нийслэл хүрээнд хүрэлцэн иржээ. Кростовец өөрийн засгийн газрын шийдвэр ёсоор Монгол улсыг автономит улс болгон хүлээн зөвшөөрөх үндсэн санаа бүхий хэлэлцээрийн төслөө авчир танилцуулсанд Монголын төлөөлөгчид танилцаад Монгол улсыг автономит болгох гол санааг үл зөвшөөрч өөрсдийн нэмэлт засварыг оруулсан хариу төслөө өргөн барьжээ. Хариу төслийн үндсэн санаанд нэгэнд тунхагдан зарласан Монголын тусгаар тогтнолыг хэвээр хадгалан манай улсыг автономит болгон бууруулахгүй байх, Монгол улсад өвөр Монгол баргыг оруулах, Монгол улсын засгийн төлөөлөгчийг Оросын нийслэлд суулгах зэргийг тусгажээ. Хэлэлцээр байгуулах явцад хоёр улс оруулсан төслөө хамгаалан хадгалах үүднээс ширүүн урамцгалтай болж байлаа. Гэвч хугацаа сунжирч хэлэлцээр тасрах нь монголчуудад ашиггүй тул Монголын төлөөлөгчид их хүрэнтэй хийж байгаа чухал хэлэлцээрийн ач холбогдлыг сахих ёсоор тооцсон үзэж Монголын тухайн үеийн дотоод гадаад нөхцөл байдал энэхүү хэлэлцээрээс олдож болох боломжийг харгалзан цаашид Орос улсад төрийн төлөөлөгчтэй илгэн дэлхийн улсуудад хандаж дэмжлэг эрх зэрэг нааштай алхам хийж болох төлөвт найдан уулт хийж гадаад Монгол гэсэн томьёолоос гадаад хэмээх үгийг хасаж өргөн утгаар ойлгож болох Монголи гэсэн үгийг Орос ихэд Монгол улс гэсэн томьёолыг Монгол ихэд хэрэглэхийг зөвшөөрч мөн автономия гэсэн грек гаралтай Франц үгийг Монгол ихэд өөртөө тогтнож өөрөө эзэрхэх ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах болжээ. Монгол Оросын 1912 оны найрамдлын гэрээний Монгол их. оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11-р сарын 3-ны хооронд Оросын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч Иван Кростовец Монгол улсын богдхааны засгийн газрын ерөнхий сайд Сайн аян хан намнан сүрэн болон түүний засгийн газрын 5 сайдтай нийслэл хүрээнд найрамдлын гэрээ байгуулан шин тутам байгуулагдсан Монгол улс Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлсон юм. Мянган 912 онд Орос Монголын хооронд байгуулагдсан энэ гэрээ Монгол улс олон улсын талбарт Монголыг дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болжээ. Мянган 912 оны Монгол-Оросын найрамдлын энэхүү гэрээг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдогч энэ нь Монгол улсын хувьд
улс төрийн онцгой ач холбогдолтой гэрээ явуулсан байна. Монгол Оросын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь Монгол Хятадын хооронд тогтсон урьдын харилцаанд сэг тавьсан төдийгүй шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эрхтгч харилцах боломжийг нээж өгчээ. Кростовец Орос Монголын гэрээ байгуулсан тэр өдөр чухам юу болсон талаар Монгол өнгөрүүлсэн 9 сар дуудтал номондоо нэн сонирхолтой тэмдэглэн үлдээсэн юм. Тэрээр энэ өдрийн тухай өгүүлэхдээ 10 дугаар сарын 21-нд Орос Монгол хоёр улсын хооронд гэрээ байгуулах явдал хэрхэн болсон талаар ийхүү өгүүлжээ. Бид Монголын засгийн газрын ноёдыг эрхээ байсан байх хэмээн бодож байтал тэд консулын газар үдэш орой хүрэлцэн ирж хэлэлцээрийн эх бичгийг нийлүүлэн уншиж гарын үсэг зурх үйл явцаа эхэлцгээдэ. Мөн тэд ийм үйл явдлыг анх үзэж байгаа болохоор эх бичгийг маш анхааралтай уншиж сонсож өөрсдийн нэрийг биеэр зурхтаа маш их хичээнгүйлэн ихээхэн ач холбогдол өгч хариуцлагатай хандаж байсан. Харин дараа нь бид шампансаг задлж Монголын сайн сайхны төлөө Орос Монголын найрамдын төлөө хундаг өргөн гар барилцахад Сайн аян хаан энэ үйл явдал зориулж товчуг хэлж түүний дараа сангийн сайд чагдарж өв. Энэ бол монголчууд Оросыг дайлснаас хойш шууд харилцаа тогтоож байгаа анхны алхам хэмээн ёжлон тэмдэглэж байлаа. Мөн бидний ярианы сүүлчийн мөч хүртэл ноёдын эргэлзээ үргэлжилж бог тааны шаардлагаар энэхүү хэлэлцээд гарын үсэг зурхаар шийдвэрлэснээ хэлж байсан тухай тэмдэглэжээ. Эльчиков, Москвитин, Серемпилов шүүхийн хам хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Эрдэнэван намсраа. Дотоодын хам хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Даалам Сэрэн чимэд. Кростовец, Сайн аян хаан намнан сүрэн, нийслэл хүрээх Оросын ерөнхий консул Люба, гадаадын хам хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чинван ханд дорж, Оросын консулын нарийн бичгийн дарга Попов нар нийслэл хүрээнд 1912 оны 11-р сарын 3. Монгол төвдийн гэрээ. Төвдийн Лас хотын Будайлын ордон бол дэлхийн шилдэг 50 уран барилгын нэг юм. 1694 онд уулын оройд барьж усгсан энэ ордныг урдаас нь харуул 13 давхар, араасаа 2 давхар ажээ. Тэр цагаас монголчууд утаа гүмбэнээр дамжин суурх мөргөлчид ноёд чинэлэг иргэд буйныг будаж баялгаасаа харамгүй өгч ордонд ихээхэн хандив өргөж састын цагаан гандирс хэмээн сүсгэлдэг байжээ. Монголын засгийн газар Монгол Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулсны дараах үеэс эхлэн гадаадын зарим оронтой хэлхээ холбоо тогтоох зэрэгээр тухайлбал Манжаас Монголын нэгэл тусгаар тогтнолоо олж авч тунхагдан зарласан төвдүүд өөрсдийнхөө байдлыг бэхжүүлэхийн төлөө элдв арга зам эрэлхийж байсны дотор шашин нэгтээ Монгол улстай гэрээ байгуулж бусад улсын анхаарлыг татах арга хэмжээ авчээ. Бурядлам Агван Даржиев 1912 оны 7 дугаар сард хүрээнд Далай ламын төлөөлөгчийн хуваар айлчилж Хотогдод төвд Монгол хоёул буддын шашинтай улс тул Хятадын харгислын эсрэг хүчээ нэгтгэн хамтрах зүйтэй гэсэн сандыг тавьсан тухай 1916 онд Америкийн эрдэмтэн Уильямс бичжээ. Тэрээр цааш өгүүлэхдээ улмаар 1912 оны 12 дугаар сарын 24-нд Монгол төвдийн хооронд гэрээ байгуулагдаж гарын үсэг зурсан хэмээн бичсэн байна. Харин Английн засгийн газарт
Ласын засгийн газар Доржиевын авч явсан Монголын удирдагч хаан Ван гүн нар таягсан захидлын талаар танилцуулахдаа Монгол төвд хоёр буддын шашны тулсын тулд хамтран ажиллах санал тавьсан хэмээсэн байна. 1913 оны 1-р сард Далай ламын зарилгаар төвдөөс гэрээ бичиг хэлэлцэх эрх өгөгдсөн түшмэл Гүжир Цанжив ханчин ловсон авгаан тэргүүттэй төлөөлөгчд нийслэл хүрээнд хүрэлцэн ирж Монгол улсын засгийн газартай хэлэлцээ хийж найрамдлын гэрээ бичиг байгуулсан билээ. Энэ гэрээнд Монголын талаас бог тааны зарилгаар гэрээ бичиг хэлэлцэх эрх бүхий сайд гадаад яамны сайдыг хамаарсан Даалам, Нягт бэлэгт 10 дан, Дэд сайд Сэргийн Жанжин, Манлайбаатар Б Дамдисүр нар гараа үсэлсүрчээ. Монгол төвдийн хооронд байгуулсан 9 зүйлтэй энэ гэрээний эхэнд бидний Монгол төвд хоёр улс Манжчин улсын мэдлээс гарч хятадаас салаад тус бүр өөртөө эзэрхэх улс төр байгуулсан. Мөн эрт цагаас эдүгээ хүртэл Монгол төвд шашин нэгтэй онц найрамдтай харилцааг одоо улам зузаатгахыг хүсэмжлэн гэрээ бичиг тогтоов хэмээн тэмдэглэжээ. Монгол төвдийн гэрээний 1-р зүйлд хоёр улс харилцан биеэ хүлээн зөвшөөрч Монгол улс өөртөө эзэрхэн улс төр байгуулж шарын шашны тэргүүн Жавзандан бодготыг улсын хаан эзэн өргөмжилсэнийг төвд улсын хаан эзэн Далай лам биеэр сайшаан зөвшөөрч батлав хэмээн тэмдэглэсэн байна. Монгол төвдийн хооронд байгуулсан гэрээ бол дөнгөж сая Манж хятадаас усаарсан хоёр улс харилцан биедээ туслан болох. Улмаар их гүрнүүдийн дараллын эсрэг нэгдмэл хүчээр тэмцлийн илрэл болсон баримт бичиг байлаа. Энэ хоёр улсын тухай Америкийн эрдэмтэн Кристофер Атвуд гадаад Монгол 1911 онд төвд 1913 онд тусгай тогтнолоо амжилттай оллоо хэмээн дүгнжээ. Тэгвэл Оросын дорн дахны мэргэжилтэн Граставец Чингис хаанаас зөвлөлтийн бүгд найрамд улс хүртэл номондоо гадаад Монгол болон төвдийн улс төрийн байдал ижил төстэй байгаа талаар Английн гадаад хэргийн сайд Грей, Оросын гадаад хэргийн сайд Сазановтай 1912 оны 9-р сард уулзахдаа дурдсан тухай мөн тэмдэглэжээ. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад удаагүй Монгол төвд улсын хооронд байгуулсан уг гэрээг Монгол төвд хэлээр 2% үйлдсэн байдгийг. – 1913 оны Монгол төвдийн гэрээний Монгол их 1913 оны Монгол төвдийн гэрээний Төвд их Агван луусан Доржиев 1850-аас 1938 он 1913 онд Монгол ирж төвдийн Далай лам болон засгийн газрын нэрийн өмнөөс Монголын засгийн газартай сахилын нэрээрээ гарын үсэг зурсан хүн бол Агван луусан Доржиев байлаа. Төвдөр Агван луусан нь Номын хаан болон Ном Чимэргэн гэсэн утгатай хэрэгэм цол ажээ. Цагаан Оросын 2-р Николай хаантай шадарлаж, итгэлийн дааж, сэтгэлд нь эрхэм хүнэн болж явахдаа 2 давхар дугн, 4 давхар цогчонтой буддын шашны дүйнхрийн дасан үнэн алдартны шашинтан Орос улсын нийслэлд бариулж чадсан хүн бол Агван Доржиев байсан юм. Тэрээр Бурятийн нэгэн бөгдөө гацаан төрж Монголын их хүрээнд ном дэгээж улмаар 19 настайдаа богдын өргөө хотоос Жинчин даган
Цастын цагаан марсын оронд очоод гоман хийдэд шавьдан сууж ном үзсээр Эрдмийн оргид гарч 1888 онд Лаарамбын дамжаад үүргэн Төвд орон Сахиур агалан 13 дугаар Далай ламын номын багш Санид хам болжээ. Тэрээр 1904-өөс 1906 онд Монголд Төвд Далай ламын хамтаар ирж 2 жил шахан болохдоо Монгол, Төвд, Оросын хооронд зуучлагч болохыг эрмэлзэж байлаа. Оросын нийслэлд дүнхрэн дасан босгох зардал Ар өвөр Монгол, Халимаг, Бурятын хандивар хэдхэн жилийн дотор бүтэж 1909 онд эхлэн шавын тавиад 1915 онд барьж дуусгажээ. Агван Доржиевийн байгуулсан Санкт Петербургийн тэрхүү даасан сүүлчийн хурд номоо 1933 онд хорж 1938 онд бүрэн хаагджээ. Далай ламын дэргэд олон жил суусан Агван Доржиев байгаль нуурын нутагтаа хэсэг саатаад 1934 онд Ленинградын Дүнхрийн дасангийнхаа ойролцоох Олгино дахь цусландаа ирж 1937 хүртэл амьдарч байсан юм. Харин тэрээр нас үүдэр 84 шүргэж байхдаа Бурятын нийслэл Улаан-Удэ хотын дотоод яамны шоронгийн эмнэлэгт зөвлөлтийн комиссаруудын байцаатад 1938 оны 1-р сарын 29-нд нас нүгчжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Бахархал түүх бүтээх ирээдүйн хэлсэн бид монголчууд. Unicred Group. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид Монгол улсын гадаад хэргийн яамны сайд Чин Ван Хантаржийн Оросд хийсэн анхны дипломат ажил болоод Сайн ноён хан намнан сүрэнгийн Орос улсад хийсэн удаах ажлуудын талаар өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгийн Монсодөр хэвлэлийн газраас эхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхний номноос бэлтгэн хүргэлээ. Компьютер буюу бодогч машин нь орчин цагт бидний хөдөлмөрийг хамгийн ихээр хөнгөвчилж байгаа технологийн дэвшил юм. Анх 1937 онд Английн математикч гүн ухаантран Чарльз Бэббэж компьютерийн хамгийн анхны хувилбар болох бодогч машиныг бүтээж байсан байна. Харин түүний дараа буюу 1941 онд Германы инженер Конрад Зюс бүрэн програмчилсан компьютерийг бүтээж Z3 гэж нэрлэжээ. Төд удалгүй 1946 онд Z4 загварыг бүтээснээр тус технологийн хөгжлийн үе эхэлсэн байна. Харин нэрийн хувьд компьютер буюу нэгтгэн бодох гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд анх 1892 онд Нью-Йорк Таймс-ын гарсан компьютерийн мэргэжилтэн авна гэсэн зар дээр анх хэрэглэгдэж байсан байна. Тухайн үед энэ үгийг алгебр, геометр, одон орон судлалын мэргэжилтнүүдийг ийм нэрлэдэг байсан гэн. Харин хожимо 1946 онд энэ хүн нэрийг бодогч машинд аль бие ёсоор өгч олонний өмнө зарласнаар одоогийн бидний хэрэглэх оюун ухаант машины нэр болжээ. Одоогийн байдлаар дэлхийн томоохон 10 гарын орон 24 нэр